Тус эмнэлгийн компьютер томографийн шинжилгээнд хэрэгэлдэг тоцохогч байдас нь Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудад өргөнөөр ашиглагддаг сүүлийн үеийн чанартай йодын агуулмж багтай буюу түүнээс шалтгаалсан харшлын ургал болон бөөрийн гэмтэх эрсдэл багтай байдаг. Манай United Family Intermed эмнэлгийн радиологийн тасагт ашигладаг компьютер томографи аппарат нь Герман улсын Siemens компани Саматан перспектив загварын 2013 онд үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн 128 зүслэгтэй аппарат байгаа. Зүслэгийн тоонд тухайн шинжилгээ хэр хурдан хийгдхийг илэрхийлдэг бөгөөд төдий чинээгээр үйлчлүүлэгчид очих туяаны тун ачаалал бага байна. Тус компьютер томографийн шинжилгээгээр толгой, цээж, хэвлээ, дээд доод мөчид зэрэг хүний биеийн бүхэл эрхтнийг шинжилгэхээс гадна тусгай өрмөц шинжилгээнүүд бас хийгддэг. Үүнд зүрхний титэм судасны тоцгогчтой компьютер томографийн шинжилгээгээр титэм судасны нарийсал болон шохоожилт зэргийг үнэлж зүрх судасны эрсдлийг үнэлдэг байгаа. Манай бүх шинжилгээнүүд олон улсын эмнэлгийн стандартын дагуу шинжилгээний өмнөх бэлтгэл хангадаг. Үүнд шинжилүүлэгчид шинжилгээний талаар танилцуулж зөвшөөрлийн хуудас бүглүүлдэг. Тоцохогч байдалтай шинжилгээний өмнө бөөрийн ялгаруулах үйл ажиллагааг үнэлэх цусан дахь кератины хэмжээг үздэг. Мөн арьсан дор харшлын сэрэл тавьж шаарддаг. Мөн low dose CT буюу уушигны хавдрын эрт үеийн илрүүлгийн эрентген туяаны бага тунтай шинжилгээ хийдэг болон HRCT болох 1 мм-ийн цэцлэгтэй баригчлал бүхий тодрол өндөртэй уушигны шинжилгээ хийдэг байна. За политравма буюу гэмтлийн үеийн тарих, цээж, хэвлээ, мөчтийг компьютер томографийн шинжилгээг нэг дорн цогцоор нь шинжилгээ хийгээ. За мөн хэвлийн хөндийн эргэтэн тус бүрээр нь хийдэг өрмөц шинжилгээнүүд байдаг. Үүнд элэгний тоцгогчтой 3 фазын шинжилгээ, за мөн ходоодны тоцгогчтой компьютер шинжилгээ, бөөрийн ялгаруулах ураграфийн компьютер томографийн шинжилгээ зэргийг хийдэг байна.